Сайн байцгаана уу? Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний видео хичээлийг цувралаар хүргэж байна. Видео хичээлүүдийг үзэхдээ олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номыг зэрэгцүүлэн ашиглавал зохимжтой. Тус номыг Интерном, Мирном дэлгүүрүүдийн төв салбар болон Меспресс намын дэлгүүрт худалдаалж байна. Өнөөдрийн хичээлийг тодорхой нэг жишээнээс эхлүүлье. Хичээлдээ тусгаалan зориулж дискриминантын шинжилгээ юу хийдгийг илүү сайн харуулахын тулд Kaggle.com сайт дээрээс хүний цээж нэрэнтгэн зургууд татаж авлаа. Тус зургуудыг эрүүл ба хатгаатай мөн хатгаа нь бактерийн гаралтай юу, вирусын гаралтай юу гэдгээр нь ангилан ялгасан байна. Ингээд нэрэнтгэн зургаар хүнийг эрүүл үү, хатгаатай юу гэдгийг ялгах машин сургалтын загвар боловсруулах зорилго тавья. Манай хичээлээр заасан та бүхний өдийг хүртэл үдсэн зүйлсээр энэ зэргийн юм хийхэд хангалттай болсон билээ. Онлын үед дискриминантын шинжилгээг тасралтгүй тоон хувьсагчдаас хамаарсан чанарын хувьсагч бүхий холбоос төвөр байгаа үед хийх боломжтой. Үүнийг бас бүлэглэсэн тоон өгөгдлийн хувьд хийн гэж ойлгож болно. Манай жишээний хувьд эрүүл ба хатгаатай гэж бүлэглэсэн өгөгдөл байгаа билээ. Гагцхүү бид зургийн өгөгдлийг л тоон хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болох бөгөөд түүнийг дараагийн слайдаар авч үзье. Ингээд өгөгдөл бэлэн байгаа үед R програмын масс багцдах LDI зэрэг функц ашиглаж дискриминантын шинжилгээ хийх боломжтой. LDI гэдэг нь Linear Discriminant Analysis буюу шугамн дискриминантын шинжилгээ гэсэн үгний давчлал юм. Тус функцийг ашиглахдаа ямар өгөгдөл доторх аль хувьсагчийг өөр ямар хувьсагчаас хамааруулж шинжлэх вэ гэдгийг нь заах ёстой. Манай жишээний нэрэнтгэн зургийн мэдээллийг эрүүл ба хатгаатай хэсгээс нь хамааруулж шинжлэх гэж байгаа билээ. Иймд эдгээр таргалзах чанарын болон тоон хувьсагч бүхий хүснэгт хэлбэртэй өгөгдөл бэлдэх шаардлагатай. Чанарын хувьсагч нь бэлэн байгаа тул тоон хувьсагч бэлдэх буюу зургийг тоон хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. Энэ талаар дараагийн слайд дээр үзье. Бидэнд эрүүл ба хатгаатай гэж ангилсан зургнууд л байгаа билээ. Гэтэл дискриминантын шинжилгээ хийх тасралтгүй тоон хувьсагч хэрэгтэй. Иймд зургийг тоо болгох зорилт тулгарч байна. Яг үнэндээ хар цагаан зураг бол тоо матриц юм. Матрицын нэг элемент зургийн нэг цэгт харгалзана. Тэгэхээр хэрэв зураг өнгөт зураг байвал түүнийг хар цагаан зураг руу шилжүүлж болдог тул бүх зургийг тоо матриц гэж ойлгож болох нэ. Гэвч дискриминантын шинжилгээний хувьд түүрийн нэг элемент вектор хэлбэртэй байх ёстой. Матрицыг хүчээр вектор болгож болно. Гэвч үүсэх вектор нь зургийн хэмжээ янз бүр байгаагаас шалтгаалж урт богино нь харилцаа адилгүй болно. Иймд зургийг тоон хэлбэрт шилжүүлэх өөр арга зам хайх хэрэгтэй болж байна. Гол засгийн шинжилгээ сэдвт зургийг тоон хэлбэрт шилжүүлж байснаа санаж байна уу? Татшууны хар цагаан зураг интернетээс татаж аваад тоон матрицаар хувиргаж байгаад coverage матриц улмаар түүний хувийн утга, хувийн вектор ашиглаж зургийг хувиргасны эцэст буцаагаад зураг болгож хувиргаж харуулж байсан. Тэгэхдээ хувийн утгуудын ач холбогдол багтаануудыг нөхрөх байдлаар зураг дээрх илүүц мэдээллийг зайлуулж ямар ч байсан тот гэдгийг илтгэж чадах цомхон мэдээлэл үүсгэж байсан. Одооч бас хувийн утга ашиглавал зураг дээрх илүүц мэдээлэл, тухайлбал баруун зүүн уушгийг ялгах R үсэг, биес гадуурх хэсэг, эмчин үлдээсэн бичээс зэрэг хит нарийн мэдээллийг зайлуулж зөвхөн голлох мэдээлэл болох уушиг, цээж нь ерөнхий байдал, хатгаанаас үүсэх сүудэр зэргийг үлдээх юм. Мөн энэ дуушиг нь ерөнхий байдал ба хатгаанаас сүудэр гэсэн хоёр үндсэн хүчин зүйл байх тул хувийн утгын эхний хоёрыг л авъя. Тооцоо хийж үзэхэд эхний хоёр хувийн утга нийт хувийн утгуудын нийлбэрийн бараг 40%-ийг эзэлж байна. Зургийг тоо болгохдоо энэхүү харьцааг ашигласнаар энд зориуд тэмдэглэмээр байна. Энэ нь зургийг нормалчилж буй явдал юм. Ингэснээр нэлээд хит цайвар эсвэл нэлээд хит бараан зургуудыг тэгштгэж улмаар тэдгээр зургуудын хооронд нь харьцуулахад хялбар болно. Өгөгдөл бэлтгэхдээ тэнхүү гол засгийн шинжилгээг ашиглаж болох хэдий боловч факторын шинжилгээ сэдвт үзсэн сингуляр утгын задаргаа, түүний хэрэглээг танилцуулах үүдний сингуляр утгын задаргаа ашиглая. Сингуляр утга нь угтаа бас л хувийн утга бөгөөд гагцгүй энэ хоёрын нэгийг квадрат матрицын хувьд нөгөө квадрат бус матрицын хувьд хэрэглэдгээрээ л ялгаатай. Ингээд зураг бүрт хоёр ширхэг сингуляр утга бас эрүүл ба аль төрлийн хатгаатай болохыг тооцсон бас нэг утга гэсэн нийт 3 утга харгалзуулав. Тийнхүү бэлдсэн өгөгдөл ямархуу байгааг слайдын төгсгөл хүснэгтээр харуулав. Сингуляр утгын задаргаа ашиглаж зураг хэрхэн шахахыг харуулъя. Хэрэв та санаж байгаа бол гол засгийн шинжилгээ сэдвт хичээл дээр иймэрхүү юм хийж байсан блэ. Харин энэ удаа сингуляр утгын задаргаа ашиглаж өмнөхөөсөө ч илүү сайн шахаж үзүүлэх болно. Эхлээд интернетээс зураг татан аваад нээн үзүүлж байна. Дараа нь тус хар цагаан зургийг тоо матриц хэлбэрт шилжүүлж байна. Ингээд зургийг 13 сингуляр утга болон түүнд харгалзах хувийн векторуудын тусламжтай шахах болно. Эхлээд зургийг хэр зэрэг шахахаа тооцож үзв. Зураг нийт 30,000 цэгээс тогтно. Харин сингуляр утгын задаргаа ашигласан үед бидний авах 13% утга болон тэдгээр таргалзах хувийн утгуудын 2 ширхэг матрицын нийт 4563 ширхэг тоон утга байна. Энэ нь дээрх 30,000-ын 15% нь юм. Ингээд шахсан зураг ямархуу байхыг анхны зурагтай харьцуулж харъя. Тотны зураг гэдэг нь хангалттай танигдж байна. Иймээс нийт мэдээллийн 15% нь зургийн ерөнхий байдлыг тодорхойлж чадаж байна. Үргэлжлүүлээд жишээ болгон авсан рентген зургийн файлуудаа ачаалж улмаар сингуляр утгын задаргаагаар тоон хэлбэрт шилжүүлэхээр бичсэн кодод анхаарлаа хандуулна уу.
Kaggle.com-оос татан авсан зургуудын тоо хэдэн мянгаар яригдах бөгөөд энд жишээ болгон төрөл тус бүрээс 20 ширхэг зураг ачаална. Төрөл тус бүрээс нэг зураг харуулъя. Зургууд хэдэн сая цэгээс тогтох тул түүнд харгалзах тоо матрицын сингуляр утгын задрагааг тооцоолоход багагүй хугацаа зарцуулах тул энд зэрэгцээ тооцоолол явуулсан. Ингээд гарсан үр дүнг эмхлээд файлд хадгалсан билээ. Харин одоо тэрхүү файлаас урьдчилж бэлдсэн өгөгдлөө ачаалж харуулъя. Эцэст нь өгөгдлөө цэгэн диаграмаар дүрсэлж үзүүлье. Энд дискретийн шинжилгээнээс гарсан үр дүн болох дискретийн шулууныг зурж харуулав. Бас өгөгдөл буюу рентген зурагт харгалзах тоон утгууд ба түүний эргэл эсвэл хатгаатай аль нь болохыг өнгө болон дүрсээр ялгаж харуулав. Бидний олсон дискретийн зарчим 10 гаруй хувийн алдаатай хариу гаргаж байгаа бөгөөд хэрв зургийн сегментчлэл, нормалчлал зэрэг тусгай үйлдэл нэмж хийвэл ангиллын алдаа улам буурч болох юм. Мөн цэгэн диаграмын зүүн доод буланд буй сондгой ганц цэгт харгалзах зураг энгийн хүний нүдээр харахад хатгаатай гэхэд бэрх юм билээ. Бас хатгааг вирусын гаралтай юу, бактерийн гаралтай юу гэдгийг бидний арга ялгаж чадахгүй байгааг тэмдэглэе. Энд шинжилгээ хийхдээ өгөгдлөө зөвхөн эрүүл ба хатгаатай гэсэн хоёр бүлэгт хуваасан. Бидний дэвшүүлсэн загвар хатгааг вирусын гаралтай юу, бактерийн гаралтай юу гэдгийг хангалттай сайн таних чадахгүй байгаа тул өгөгдлөө зөвхөн эрүүл ба хатгаатай гэсэн хоёр бүлэгт хуваая. Бас онлын хувьд перор магадлууд адил тэнцүү байх тохиолдлыг наривчлан авч үзэх тул эрүүл болон хатгаатай бүлэг тус бүрээс 20 зураг авах болно. Үүний тулд дискретийн шинжилгээний функцүүдийн сабсет аргументыг ашиглана. Энд гарсан зураглал слайд дээрхтэй ойролцоо байгааг анхаарна уу? Бид нэг талаас бэлэн функц ашиглаж нөгөө талаас онлынхын дагуух тооцоог өөрсдөө хийж эцэст нь гарсан үр дүнгуудыг харьцуулаад хангалттай ойролцоо байсныг энэ ташрамд дурдъя. Дискриминантын шинжилгээ бодидимус болон үзэгдлийг түүний шин чанарыг илтгэх хувьсгчдын тусламжтай ялгаж таних болон ангилж тусгаарлах арга загварыг судалдаг олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний нэг чиглэл юм. Орчин үед тус шинжилгээг хэв танилт машин сургаалт зэрэгт өргөн хэрэглэж байна. Бид энэ удаагийн хичээлээр шугам дискретийн шинжилгээний талаар түлхүү үзнэ. Энэ нь машин сургаалтын спорт вектор машин аргын статистик аналог юм. Спорт вектор машин нь бүлгүүдийг шулуун, хавтгай, гипер хавтгайгаар тусгаарладаг. Үүгээрээ тус хоёр загвар адил юм. Спорт вектор машин загвар нь вектор зай зэргээр томьёологддог бол шугам дискретийн шинжилгээнд сансаргүй хэсэгчийн нягт, үнийн хувийн харьцаа буюу нягтын харьцаа, улмаар дисперс ковераци матриц, тархалтын коверациг тооцсон махаланофисын зай зэрэг зүйлсээр илэрхийлэгддэг. Энэ шугам дискретийн шинжилгээнд спорт вектор машин аргын статистик аналог юм. Шугам дискретийн шинжилгээний статистикийн бусад арга загвартаач нэгт уялдаатай юм. Түүнийг өмнө үзсэн кластерын шинжилгээ, голцгийн шинжилгээ, факторын шинжилгээнээс гадна логистик регресстэй холбож тайлбарлалаа. Кластерын шинжилгээний хувьд эмсийг ангилах зорилгоороо ижил боловч анги бүлгийг урьдчил заах эсвэл заахгүйгээрээ ялгаатай. Дискриминантын шинжилгээ хийхэд хувьсгчдын утгуудыг ангилах нэмэлт чанарын хувьсгч заавал шаардлагатай. Харин кластерын шинжилгээний хувьд ийм шаардлага байдаггүй. Тиймээс кластерын шинжилгээг хяналтгүй машин сургалтын загвар гэдэг. Үүнийг тодруулж тайлбарлая. Дискриминантын шинжилгээг практикт ашиглахын тулд эхлээд урьдчилж бэлдсэн өгөгдөл ашиглаж ангиллын зарчмаа олдог. Тиймээс ангиллын зарчим олж загварыг практикт шууд ашиглахад бэлтгийг загвараа сургах гэж ярьдаг. Манай чиний хувьд ч рентген зураг нэг бүрийг эрүүл хүнийх үү, хатгаатай хүнийх үү гэдгийг нарийн мэргэжлийн хэмжээ урьдчилан оншилж тогтоосон байгаа билээ. Тиймээс урьдчилж бэлдсэн сургалтын өгөгдөл дээр дискриминантын шинжилгээний загвараа ажиллуулж тодорхой нэг ангиллын зарчимтай болно. Ингэснээр шинэ рентген зургийг эрүүл хүнийх үү, хатгаатай хүнийх үү гэдгийг онцлох компьютерийн програмтай болно. Машин сургалтын загвар машин сургалтын алгоритм сургана гэж ярьдаг нь ийм учиртай. Кластерын шинжилгээнүүд урьдчилж бэлдсэн сургалтын өгөгдөл дээр загвараа сургах гэсэн нүсэр ажил байхгүй. Гэхдээ кластерын тоо, кластер хоорондын зай зэрэг параметр байдаг. Бас тэдгээрийг нь судлах, хэрэглэх гэж буй зүйлийнхээ мөн чанартай уялдуулж сонгох болдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл кластерын шинжилгээг таг сохроор хэрэглэдэггүй. Логистик регрессийн хувьд чанарын хувьсгчийг хамаар хувьсгч болгон авдгаараа бас чанарын хувьсгчийн утгыг прогнозлох буюу шинж төлөвийг нь тогтооход ашигладагаараа төстэй юм. Жишээний логистик регрессийн загвар сургасны дараа өөр бусад хүмүүсийн эргэл эсвэл хатгаатай байх магадлалыг үнэлж болно. Дискриминантын шинжилгээний хувьд ч ийм магадлал үнэлж болох бөгөөд тэр нь Байесын зарчимд яригддаг постериор магадлал байдаг. Голцгийн шинжилгээ, факторын шинжилгээ ба дискриминантын шинжилгээнд бүгдээрээ өгөгдлийг хамгийн сайн тайлбарлаж чадах шугамын эвлүүлэг буюу шулуун хайдаг. Тухайлбал голцгийн шинжилгээ хамгийн их дисперстэй чиглэлд харгалзах шулуун олдог бол шугам дискриминантын шинжилгээнд бүлгүүдийг хамгийн сайн зааглаж тусгаарлах шулуун олдог. Эдгээрээс гадна бидний өмнө үтсэн дисперсийн шинжилгээтэй ч юугаараа төстэй, юугаараа ялгаатай вэ гэд бодож болох юм шүү. Энэ мэтчлэн статистикийн загварууд нарийн уялдаа холбоотой бөгөөд чухам хаана ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаас хамаарч тэдгээр алийг нь сонгох вэ гэдгээ шийддэг. X сансрын векторын тодорхой нэг утгыг төлөөлөх X цэгийг PG бүлэг буюу их олонлогт харьяалуулах хэсгийг шийдэх дүрмийг ангиллын зарчим гэнэ.
Дискриминантын шинжилгээнд хамгийн хүнний үгхий дискриминантын зарчим, Bayes-ийн дискриминантын зарчим, Fisher-ийн шугам дискриминантын зарчим зэрэг английн зарчмууд байдаг. Эдгээр ихэнхийг энэхүү лекцээр авч үзэх бөгөөд үлдэх бусад английн зарчмын талаар олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номоос уншиж болно. Английн зарчмаар PG их олонлогт хариалагдах цэгүүдийн олонлого буюу английн мужийг RG гэж тэмдэглэе. Дискриминантын шинжилгээний зорилго бол энэхүү английн мужийг олох явдал юм. Английн муж олдсон үед шинэ цэг буюу объект чухам аль бүлэгт буюу их олонлогт хариалагдахыг тогтоож чадах билээ. X сансрын векторын G-дгээр их олонлогийн тархалтын нэгтийн функцийг FG гэж тэмдэглвэл хамгийн хүнний үгхий дискриминантын зарчмыг слайд ихэнд харуулсан байдлаар томьёолж болно. Энэ нь X цэгийг хамгийн хүнний хувьтай буюу хамгийн үнэмшилтэй их олонлогт хуваарлана гэсэн үг юм. Түүрийн ганц утгын хувьд хүнний үгхий функц нь нэгтийн функцийн тус цэгийн утгатай шууд тэнцэх нь мэдээжин хэрэг билээ. Иймд тус зарчим нь нэгтийн функцийн утгаараа хамгийн их байх их олонлогт тухайн цэгийг хуваарлана. Тэгвэл английн мужуудыг слайдын төгсгөл буюу хэлбэрээр бичиж болно. Энд английн зарчмын томьёолол болон зурглал английн муж зэргийг их олонлогийн тоо 2-той тэнцүү байх тохиолдолд авч үзлээ. Мөн хамгийн хүнний үгхий дискриминантын зарчмын зурглалыг сансрын хэсэгчийн хэмжээс нэгтэй тэнцүү байх тохиолдолд ижил дисперстэй хэвийн тархалтаар төлөвлүүлж зурлаа. Хамгийн хүнний үгхий дискриминантын зарчмыг нэг хэмжээст хэвийн тархалтын хувьд авч үзье. Ингээд R1 буюу 1-р их олонлогт харгалзах мужийг тодорхойлох нөхцөл болох нэгтүүдийн тэнцэл биш ямар хэлбэртэй болохыг олъё. Тархалтуудыг хэвийн тархалт гэсэн тул хэвийн тархалтын нэгтийн функцүүдийг орлоолов. Улмаар тус тэнцэл бишийг эмэгтэйгвэл квадрат зэргийн тэнцэл биш олдож байна. Хэрэв хоёр их олонлогийн дисперсийг тэнцүү гэвэл x квадратын коэффициент тэгтэй тэнцүү болж шугам тэнцэл биш гарна. Иймээс дисперс ялгаатай үед квадрат дискриминантын шинжилгээ рүү орно. Харин бид энэ хичээлээр зөвхөн шугам дискриминантын шинжилгээг л авч үзэх болно. Иймээс их олонлогуудын дисперс тэнцүү үед тус хоёр тархалтын дундчуудын тусламжтай илэрхийлэгдэх английн мужууд олдож байна. Сая бас английн мужаа харгалзах нэгтийн моринуудынх нь хамт харуулж байна. Тархалтын дисперс ижил үед хэвийн тархалтын нэгтүүдийн огтлцлын цэг тэдгээр тархалтуудын дундаж утгын дундчтай тэнцүү байдаг ажээ. Иймд хамгийн хүнний үгхий дискриминантын зарчим ёсоор нэгтийн функцийн утгаараа хамгийн их байх их олонлогт тухайн цэгийг хуваарлдаг тул дундчуудын дундчийн нэг тал нь нэг их олонлогт, нөгөө тал нь нөгөө их олонлогт харгалзана. Дискриминантын шинжилгээг шийдвэр гаргах үйл ажиллагааг автоматжуулахад ашигладаг билээ. Харин алдаатай шийдвэрээс болж хохирол учирч болно. Иймд дунджаар хамгийн бага хохирол учруулах английн зарчим олж ашиглах нь зүйтэй. Хүснэтийг харуул учрах хохирлын хэмжээгээр тодорхойлогдох C хувьсгч нь 3 утга авдаг дискрет сансрын хувьсгч ажээ. Дискрет сансрын хувьсгчийн математик дундч нь түүний утгуудыг харгалзах үзэгдлийн магадлалаар нь жинсэн дундаж билээ. Үүний дагуу C хувьсгчийн математик дунджийг бичээд улмаар үржүүлэх дүрм ашиглаж задлав. Яг энд Bayes-ийн зарчмыг санах хэрэгтэй. Bayes-ийн зарчимд хамгийн сүүлд буй магадлал бүр тодорхойлбол x цэгийн PG их олонлогт хариалагдах магадлалыг Prior магадлал гэж нэрлэдэг билээ. Цаашлбал Bayes-ийн зарчимд Prior магадлалаас шалтгаалсан posterior магадлал гэж олдог бөгөөд энэ нь дискриминантын шинжилгээний хувьд x цэг PG их олонлогт хариалагдах магадлалтай харгалзана. Энд хохирол тооцсон английн муж ямар хэлбэртэй байдгийг харуулсан онлын үр дүнг томьёолж харууллаа. Хэрэв Prior магадлууд адил тэнцүү бас алдаатай ангиллаас үүдэн учрах хохирлын хэмжээ адил тэнцүү бол уг зарчим нь хамгийн хүнний үгхий дискриминантын зарчимтай давхцана. Бидний ашиглаж буй LDI функц Prior магадлуудыг төвөрдөх бүлгийн хэмжээнд пропорционалаар авдаг бөгөөд харгалзах аргументаар нь хүссэн утгаа дамжуулах боломжтой. Сансрын векторын их олонлого олон хэмжээст хэвийн тархалттай байх үед дискриминантын зарчим хэрхэн тодорхойлогдохыг их олонлогийн тооноос нь хамааруулан томьёолж харууллаа. Манай жишээ үүний 2 дугаархад харгалзана. Иймд тус зарчмын дагуу шинжилгээг үргэлжлүүлэн хийх болно. Одоо хичээлийнхэн давсан жишээгээ үргэлжлүүлье. Эрүүл болон хатгаатай тус бүр 20 хүний цээжний рентген зураг авсан тул Prior магадлуудыг тэнцүү гэж тооцож болно. Бас хувьсгчдыг 2 хэмжээст хэвийн тархалттай гэе. Тэгвэл манай жишээ өмнөх слайдын 2 дугаар тохиолдолтой тохирно. Тэнд их олонлогуудын ковариацуудыг адил тэнцүү гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бид шугам дискриминантын шинжилгээ хийж байгаа билээ. Иймд ковариац матрицын нийт төвөрийн ковариац матрицаар үнэлэв. Иймээс тархалтын параметруудын үнэлэлт хэрхэн олдсныг слайд дээр тэмдэглэж харуулав. Шаардлагатай параметруудаа үнэлсэн тул английн мужийг илэрхийлсэн томьёоны дагуу тооцоо хийх боломжтой. Тэнхүү хийсэн тооцооны завсрын зарим үр дүн болон эцэст нь олцсон английн мужийг слайд дээр хүргэлжсэн урт томьёоноос харж болно. Эцэст нь английн мужуудын хэл болох дискриминантын шулууныг анхны өгөгдлийг харуулсан цэгэн диаграм дээр зурж харууллаа. Сүүлд үзүүлсэн 2 слайд дээр онлын дагуу детальчлан хийсэн тооцооны үр дүнг LDI бэлэн функцийн үр дүнтэй харьцуулна. Мөн сая тайлбарлаж байсан posterior магадлалыг хэрхэн гаргахыг харна. Үүний тулд LDI функцэд CV аргументаар түр утга дамжуулах шаардлагатай. Эцэст нь слайд дээрх тоон үр дүнгуудыг гаргахын тулд тусгаалan бичиж ажилуулсан код харагдаж байна. Мөн эдгээр кодыг сая үзсэн онлын үр дүнгууд болох томьёонуудын дагуу бичсэн болохыг танилцуулъя.